Дарга намайг ороод ир гэж гинүү. Өнөөдөр дарга уулзаж амжихгүй байна. Би бүр амар яаралтай ажиллаар хитгэн минут уулзах гэдэг байхгүй намайг оруулчих төхөө. Сүүлийн үед ер нь гişүүд албан тушаал хөөцөлтөд дарагтаа нилээх уулзаж ял да. Тантай өөр уулзаж амжихгүй л болоо да. Тэгвэл би өглөө үүрээр хүрээд ирдгүү. Би хамгийн дөрөнд хинж ороог байхад би төрүүлээд яваад орчих төхөө. Гэхдээ та ч одоо улсын хурлын гишүүн байна да. Тэр чуулган дээр одоо чухал хууль хилцэж гин. Та одоо манай энэ арын өрөөнд байж хахаар очиж ажиллаа хийсэн дэр хаа. Та зогсож байгаа дээрээ өчтөх төхөө. Одоо улс төрийн нөхцөлөд таны байр суурь ямар байна вэ? Надад одоо байр суурь алга байна. Байр суурь алга байна гэдэг чинь юу гэсэн бэ? Та иргэдээ санал авч сонгогдсон парламентын гишүүн хүн шүү дээ. Би хэлээд нь шүү дээ. Надад одоо харин байр суурь алга байна гэв. Үгүй ийм хариуцлагагүй. За би ажилтаа. За үзэгчдээ та бүхэн харлаа. Зарим гишүүдийн үед ямар ч байр суурьгүй байгаа бол зарим улсын хурлын гишүүд өрөөнөөсөө гарахгүй ус залгсан мэт таг дуугаа байна. Энэ чуулганы танхим хов хоосон. Чухал хуулиуд хилцэгдэлэх юм. Бараг ихнийх дээрээ дэмжигдээд нь шүү дээ. Чи ядаа суугаач. Юун чуулган би. Энэ засаг дүр хүмэд би бүр цаашдаа яах вэ хүү дээрээ тулчаад тагтчих. Хин чуулган сууж байна. Тэглэж би гэлтгүй хин суух байгаа зү. Гэтэ мэдээч цаашдаа юу ч болоо илээ. Конофт арах юм дээр бол орно шүү дээ. Яана. Чамайг сонгогчд яана. Энэ засаг түр маань яана. За, чи битгий улс төрж идэв. Чи ядаж энэ чуулганаа сонсоо суугаач. Улсын хурлын гишүүдийг бид ард түмний элч гэдэг. Гэтэл улсын хурлын гишүүд чуулгандаа суухгүй, хуулиа батлахгүй, хяналт тавихгүй байна. Конопо үнд орохыг хүлээж байгаа юу? Эсвэл дундыг баримталж байна гэж таг дуугүй байгаа юу? Ямар ч тач улсын хурлын гишүүн ард түмний төлөө хууль баталж, үндсэн ажиллаа хийх ёстой. Гэтэл өөрт нь санал өгж улсын хурлын гишүүн болгосон иргэдийг бус өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тавиад таг дуугүй сууж байгаа улсын хурлын гишүүд хичиг.